сая 978,298 хүн сонгогчдын нэрийн жагсаалтанд бүртгэгдээд байна. За маргааш бол бид 22 цаг хүртэл санал аавна. За саналын хуудас бол нэр дэвшигчийн зурагтай, тусгай нууцлалтай, нэгдсэн дугаартай ийм саналын хуудас бол хэвлэж нийт саналх байруудад хүргэгдсэн байгаа гэдгийг хэлье. За дүн мэдээг бол 22 цагаас хойш бол дэлгэцээр шууд дамжуулж үзүүлнэ. За энэ зааланд бол гадаад байгаа иргэдийн саналыг тоолно. Энэ талын манай зааланд бол дэлгэц тавина. Дэлгэцэн дээрээ 3 нэр дэвшигчийн зурагтай нэр дэвшигчийн зургийн доор бол улсын хэмжээнд авч байгаа санал нь гарна. Минут секундээр гарна. 1983 саналх байрнаас ирж байгаа дүнгийн мэдээнүүд шууд дэлгэцэн дээр ирнэ. Тэр гарна. За юу 3 нэр дэвшигчийн хоёр талаар бол аймаг дүүргүүдийн санал бол ирж байгаа санал бол харагдана.